Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 72 дугаар хэсэг. Тагнуулын хэсэг нар битүү байхад халах гол Халиастын бэлчирт иржээ. Өглөөний манан голын хөндийг бүрхэн улаанаараа эргэлзсэн халах гол шүүгэн хүрхэрч урсхан сонион. Баян цагаан нуруу дурамдсан авч юу ч үл харагдах агаад ямар ч анир чимээгүй нам гүмэжээ. Халах голын зүнээс өглөөний сэрүүн чиглэг салхисан гинэж Йоситогийн нөөрлөө сэрүү татуулан сэтгэлд тааламжтай. Мөч хором өнгөрөх тусам өглөөний цагаан гэгээ улам тодорч зүүнээсээ асар том улаан нар мэлтийн өөдөлж өглөөний өтгөн манан думсан баян цагааны нуруу нам гүм бараантан сүйтгэнээд голын хөндөй дагуу нэл ногоон хөвсдэлгсэн мэт ногоорн цэнхэртээд өглөөний манан дунд сэтгэл татахуйц сонин харагдана. Баян цагааны нуруунд тороогч бараа алгадаа. Тэгэхээр улаан зэргийн хүч ирээгүй нэлэрхий. Халах гол чи ёстой хөөсөрөн цахран орсон буур шиг сүртэй байх шивдэ. Монгол буур гэдэг аймар амтэн орооныхон үед толгой төрүүгэн хөөсөр будаад сүртэй байдаг юм гэсэн. Бодвол хөөсөрөн төргөн хүрхэрсэн халах гол шиг байдаг байх та. За одоо буцъя. Такасаа өндөрлөгт манай самангууд байгаа. Тэнд оч чамраад шүн нэрж маргааш үүр цайтал байдлыг ажиглая. Гэж хэлээд морд дээрээ ирж эмээл олмон чангалаад дөрөөлөв. Йоситогийн хэсэг халах голыг хэсэгхэн уруулж голын бургаснаас гарч Халиаст манхан руу эргэтэл манхны зүүн талаас морьтой монгол цэргүүд гарч ирээд нэгэн ганг даган Йоситогийн хэсгийг амдах янзтай яваг харсан нэг шин цэрэг. Чи үе зүүн талаас монгол цэргүүд гарч ирлээ. Биднийг ажигласан бололтой хамтлаа. Одоо тэр ганганы цаагуур орчихлоо. Бид зүгтахгүй хамт гарахгүй шүү. Бараг 3 тасаг цэрэг байх шиг байна. Гэхэд Йосито шин цэрэгийн заасан зүг дурамдлаа. Төвний үг үнэн ажээ. Йосито байдлыг аживал голоон даган бургасан дундуур явж монгол цэргийн худрагаар ороод араар нь тойронгуудаа Халиаст манхан руу мордын хурдаар зүтгэвэл амьд гарч Такасаа өндөрлөгт хүрэх байлаа. Иймээс Йосито голын бургасыг даган нэлээд яваад Такасаа өндөрлөгийн эг цар тушаа хойносон цуврсан элсэн толгодыг ажиглан дурандвал тэр хавьд бүртийгч бараагүй ажээ. Йосито дурангаа нүдэндээ барьсаар монгол цэргүүдийн худраагаар орж дөнгөлөө. Тэд биднийг хараагүй учраас өнгөрөөд явчихлаа. Одоо мордийнхоо хурдаар тэр харагдаж байгаа ганг руу орчихъя доо. Тэгвэл цуурсан 3 толгодын цаа талаар ороож өгсөд Такасаа өндөрлөг дээрх цэргүүдээр очиж болно. Бидний араас нэхэж хөөлөөч гэсэн эднэр гүйцгээсээ өнгөрсөн юмдаг. Гэж бодоод за одоо мордийнхоо хар хурдаар тэр харагдаж байгаа ганг руу орвол болох нь тэр. Гэд хэсхэн өдөрдөн бургаснаас гарангуутаан өөрөө цэргүүдийнхэн ард үлдлээ. Йосито бургаснаас гарч зүрхэлсэнгүй. Тэрээр сүсэгтэй болохоор хүний сэтгэлд мөнх байдаг совин дон захирагдсан төдийгүй Япон армийн баг ахлах дарга нарын дунд хэвшсэн дадал зуршлын дагуу үлджээ. Япон баг дарга нар цэргийн урайлан төрүүлэх дүр үзүүлээд өөрснөө хойно хоцордог номтой. Энэ бол дөрмөнд заагаагүй боловч дарга нарын дунд хэвшээд удаж байгаа зүйл. Йоситогийн нүдний доод завх жирвс хийн. Тэрээр цэргүүдэн ганг хүрсэн хойно бургаснаас гарахаар шийджээ. Тэгэхгүй бол Такасаа өндөрлөгийн зүүнээс зугуухан үргэлжилсэн ганг руу мөргцгөлсөн намхан эрэг бүхий элсэн товцог сэжигтэй санагдаж цаана нь юу гавал гэхээс ар нуруугаар нь хүй дөргөн. Бургаснаас гарсан цэргүүд ганг руу орох үед Йосито тэдний араас очих гээд бургаснаас гарахын даваан дээр гэнэт пулеметын богино ээлж тажигнаж гарлаа. Йосито морьныхон амийг татан зогсооход ганганы цаанаас цуурайдсан урайн дуу өглөөний агаард хадаж мордын төвөргөн тодоос тод сонсогдов. Биднийг ёстой хийцэллээ шүү.
ихэнх цэргэн бидний дэргэдүр амдулсан янзтай өнгөрөөж бидний санааг төөрүүлж зам хааж оцсон цэргүүд рүүгээ явах нөхцөлийг бүрдүүлээд арга хударгаараа оруулдаг байна шүү. Тактикийн ийм уран арга хэрэглэнэ гэж хэн санахав? Гэхдээ миний зэн мэдж байсан учраас амьд үлдлээ. Йосито ингэж бодоод бүсэн дэх хавчиг савтаа архиан гаргаж ухаан жолоогүй болгоод халах голын бургас руу орж жаахан өгслөө. Гэтэл хайлаас голын цаад руу Такасай өндөрлөгийн хавьд пулемет их бууны нүргэлэг чимээ сонсогдсонд манай хэсгийн хідээс амьд гарсан хүн байгаа болов гэж бодтол зүрхэн зогсчих шиг боллоо. Йосито морин дээрээс бууж нэгэн хонхорт морин хөвтүүлээд дээрээс нь бургасны мөчөр овоолж далдлаад нэлээд зайдуу газар нөхөөгж дотор норонгууд дээрээс мөчрөөр далдлан битүүлээд өөрөөсөө нь цаас гаргаж хэдэн үг бичлээ. Би халах голын бэлчирт байна. Бид гурван суман зэрэгт бүслэгдээд байна. Такасай өндөрлөгт бас байлдаан болж их буу нүргэнтэж байна. Халах гол баян цагаанд орсон ямар ч хүч алга гэж бичээд богцноос нь тагтаа гаргаж нарийнхан хуйлсан бичгэн хөлийн бүгжинд шургуулав. За ингэж болох юм тэр гэж Йосито өөртөө хэлээд төмөр совтой архинасаа хідэнтэй болгоод тагтаагаан өөдөн нисгэлээ. Халах голын өглөөний тэнгэрт хөөрсөн тагтаа хайластын зүгээр ороож чигэн олоод нисэн одох тэрхэн үед Йосито архинасаа хэд болгоод эндэн сууж орой болгох хэрэгтэй гэж өөртөө сануулan өглөн. Йосито архин шавхаад мөн өчигдөр орой шагналд авсан 100 грамм багтаамжтай жижиг лаазанд хийж тусгайлан бэлдсэн спиртээсээ жаахан балгана. Ийхүү арх спиртэнд цохиулсан Йосито угсан нөхөндөө нам унсан тэр үед хайластын зүүн солонд байгаа штабын тагнуулын байранд Йоситогийн хөөргсөн тагтаа иржээ. Ямагата Азумагийн авчирсан мэдээнүүдийг уншаад Тагамагийн хэсгийн мэдээг өгөөч гэлээ. Тэрээр хайластын зүүн хэсэгт гарсан тагнуулын мэдээг харшуулж үзээд Йокиванита тагнуулын мэдээгээр бол талын манхан Монголын цөөхөн цэрэг байгаа юм байна. Халах голоор гарсан цөөн тооны цэрэг элгэн цагаан нуураас талын манхны чиглэлд хориглон хамгаалж байгаа нь илэрхий. Монголын цэргийн удирдлага халах голын үер татартал гол хүчийг гаргаж чадахгүй. Одоо байгаа хүчээрээ хориглон хамгаалах нь илэрхий боллоо. Тиймээс та талын манхан өндөр улаан уулын чиглэлд 12 дугаар морд хороо хуйгт дивизон 64 дугаар хорооны 4 суман авч Такасай өндөрлөгт байгаа манай цэргүүдтэй нийлээд баян цагаан руу хөдлөх нөхцөлийг хангахын тулд халах голын наад талд байгаа Монголын цэргийг бүслэн устгана. Иймээс өнөө шөнө гэхэд Янхун нуурын чиглэлээр хил дээр хурч бөөгнүүлээд бэлэн байх хэрэгтэй. Би тантай холбоо барьж жичээд өгнө. Фузивасан та өөрийнхөө морд хороог авч хайластын баруун талд байгаа цэргүүдтэй нийлж манай дашигтай толгодыг эзлэн авч хөлийн цэргүүдийг устгах хэрэгтэй. Ялангуяа 50 урт бойтог манхныг анхаарлаас гаргаж болохгүй. Харин Азумасан танай тагнуулын хэсэг Йокуванитагийнхантай талын манхны чиглэлд гарна гэд баялдааны тушаалыг тайлбарлаад тараалаа. Ямагатагаас тушаал авсан дарга нар ангиан үдээс хойш хил рүү хөдөлгөж Бямгаргийн шин тусгай шийдвэрээр хэл давлаа. Йокуванита 2 салаа хаалтанд гаргаж Номон хан бүр давааны чиглэлээр хил давжээ. Сар сарвалхан шөнийн сүнгэгээ мэлтийн ойр тойрны бараа тод харагдах ажээ. 2 хоногийн өмнө дув дугуй юм шиг байсан сар зүүн талаасан эмтэрсэн юм шиг таллагджээ. Йокуванита цэрэгээ талын манхны чиглэлд гаргахдаа тэслэгч Фумитогийн салааг хаалтанд гаргажээ. Фумито салаагаан машинд суулгаад талын манхан руу хурдалсаар манхны баруун урд руу үргэлжилсэн хонхорт машинаа зогсоож хоноглохоор шийдлээ. Тэгээд машин дээрээсээ минометон буулгажээ. Шингээд харуул хамгаалт гаргаж цэргийн амраагаад маргааш нь үүрийн үнгэн харанхуйгаар талын манхны өмнө талын элсэн толгодоор хүрээлэгдсэн уужим хонхрын дагуу давшилаа. Фумито дурангаа нүдэндээ барьж элсэн толгодын зүг зовх хөдөлгөлгүй ширтгэхэд талын манханд Монгол цэргүүд байх царайгүй.
Явган цэргүүд өндөр ургасан өвсөн дундуур эгнээгээрэн ханаран алхсаар алсад үргэлжилсэн намхан толгоор ойртлоо. Өглөөний гэгэнд шаргал сайврангөөр царгинсан элсэн толгод анир чимээгүй манхайн зэрэглэн. Элсэн толгодын зүг дурандж байгаа дэслэгч Фумито энэ элсэн толгодод Монгол цэрэг байхгүй бол мөн сайхан аа. Ойр хавьдан голлох өндөр энэ шүү дээ. Энэ өндөрлөг дээрээс хаашаан 30 бэр газрыг алган дээрээ тавьсан юм шиг хянаж болно гэж бодож байтал элсэн толгойд ойртсон Япон цэргүүд рүү хөнгөн пулеметын гал нээлээ. Япон цэргүүд өндөрлөгийн зүг гал нээж давшилтаан үргэлжлүүлэхэд Фумито дурангараа элсэн толгод руу харвал хэсэг Монгол цэрэг толгоон арлуу ухарч морьтойгон давхилдана. Тэд талыг үргэсэн давшиж яваа Япон цэргүүдээс сүрдсэн ээлт байлаа. Монгол цэргүүд хойноос цовон мордын хурдаар зүхтэж байгааг харсан Фумито "Ёстой буунайдуу сонсохоор сүрсүлдгүй болчихдаг бололтой юм а" гэж бодлоо. Пулеметын дуу аль хэдийн зогсож давшиж байгаа цэргүүд явуу тундаан архиан балгаж янжуур татаж байгааг ажвал пулемет чин бас зогссон элт байлаа. Омог сүртэй цэргүүдийнхэн бараг харж байсан Фумито манхны оройд ойртож байгаа цэргүүд дээрийн очихоор ачааны машинд сунгуутаан жолоочтон "Монголын цэргүүд зогтож орхилоо. Одоо өндөрлөг рүү очие" гэхэд жолооч нь баяр баясгалантай инээгээд "Манай мэрэгэн буудагчид пулеметчинг нь устгахчихсан болохоор арга байж юу? Зүхтахаас өөр яах вэ? Хүн аминдан хайртай шүү дээ. Тэгээд ч манайхны мөндөр шиг суманд амтан үлдэхгүй байсан эл тарагдж байсан" гэд машинаа асааж хөдлөхөд Фумито дурангаан урдууран унжуулан цонхоор цээжэн гарган хурдаа нэмсэн жолооч эртний нэгдүү аялан жолоогоон зална. Фумито дурангаан авч манхны зүг харвал эхний цэргүүд манханд ойртоод 100 алхам газар үлдэжээ. "Зя ингээд ганц чихрий гарцгүйгээр энэ манхныг эзэлдэг байжээ" гэж Фумито хэлтэл гэнэт пулеметын дуу чихэнд сонсогдож машины урд талын шил харжигнан бутарч жолооч нь жолоо руугаан бүхийн унахыг хараад Фумито машинаас үсрэн газар буухтан хөлөө шагаагаар нь мултгшгснээ мэдсэнгүй. Фумито цээжээ өндийлхэн өндөрлөг рүү давшсан Япон цэргүүдийн зүг дуранд бол цэргүүд нь пулеметын цагирган галд орсон нь ээлт байлаа. Тэрээр дурангаан шанга барин дурандахад 3 пулеметын шуурган гал Японы цэргүүдийг толгой дараалан унгаж байгааг ажвал өвс хадж байгаа юм шиг харагдана. Нэг пулемет хойноос урагшаан, нөгөө нь урдаасаа хойшоон, гурав дахь нь тэр хоёр руу чиглэсэн галыг устгаж байлаа. Энэ бүхнийг ажигласан Фумито "Энэ 3 пулемет манайхныг баллах нэ. Эдний сум чинь ёстой үхлийн гал камикадзе шиг бууж байна. Эд чин зэрэгэн ухраас нь дөрөзүүлж толгой давуулж давхиулаад биднийг мэхэлсэн байна шүү дээ. Эднэрт ийм муухай зал яаж заяадаг байна. Манай салаалав өнгөрлөө. Инхээр салаагүй болсон дарга амьд үлдэх ёсгүй. Одоо Якуванита намайг өчиггүй буудна. Хүний гарт өгөх хэрэггүй" гэж бодтол хажууд нь хэвтэж байсан цэрэг хахир муухай дуугаар орилон баруун гараан барьсаар босон харээсэн боловч хэд үсрээд газар унлаа. Тэр цэрэг шархацсандан айж босоод амиан алджээ. Пулеметын сум аадар бороо шиг шаагж газрын хөрс буцалж байгаа юм шиг санагдахын зэрэгцээ амин олон тасарч байгаа цэргүүдийн сэтгэл шимшрүүлсэн муухай дуу ёолон хараах зүглийн бузар үг пулеметын зогсоо зайгүй тажигнах чимээ дундаас тод сонсогдоход Фумитогийн сэтгэлд "Яана одоо ингээд өгчих нь үү" гэдэг бодол төрж ичнэнд нь айдас хурна. Гэтэл хаанаас чим үл мэдэгдэх газраас их буу нүргэлж манхны зүг давшин байлдж байгаа цэргүүд дээр их бууны сум дараалан тусаж газар дөргөн дарих өхрийн эхүүн үнэр ханхалж газар тэнгэрийг холбосон шороотоос харан хуйлаад сэтгэлд аимшиг төрүүлнэ. Одоо буцаж болохгүй. Бас амьд олзлогдож болохгүй. Улааны гарт өгсөн дорвол өөрийнхөө гараар өөртөө сеппуку үйлдсэн дээр гэж бодтол хамаг биеийн хөлс шихарч нулимс нүдэнд нь цийлгнээд ирлээ.
Салаагаан алдсан дарга хүн өөртөө ганцсан үлдээх ёстой. Тэгэхээр одоо гээд гар буруугаан хардал сэтгэл шимшрээд зүрх хүрсэнгүй. Фумито бүснээсээ когогаан суглан хурц үзүүрээр нь гэзсрүүгэн хідэнтэй бүлээд эргүүлэгтэн Юмия хатимана бакана ханаса гэж хахир дугаар чарлан хоолоогон хятнуулсаар хэдэн өнгөрсний дараа таг дуугүй боллоо. 5 дугаар сарын 28-ны өглөөний 5 цаг. Ням гараг. Комоцубарагийн удирдамжаар халах гол руу 3 чиглэлээр дайрахын өмнө Японы онгоцнууд тавлсан газруудыг бөмбөгдлөө. Фумитогийн салаа Монголын зэргүүдэд зохигдсон. Йокованитагийн цэргүүд эвгүйхэн байдалд орж байсан тэрхэн үед Йокованита Эхбууны батрынханд тушаал өгснөөр 10 Эхбуу Монголын цэргүүд рүү сөгөө авах боломжгүй галлаа. Эхбууны сумны зөвөн шунгналт сэтгэл шимшрүүлэн магаад газар тусаж байгаа сумны дэлбэрэлтийг харахад галтуул оргилж байгаа юм шиг бөөн шороотоос тэнгэрөөд олгойдон шорон хөшиг харанхуйлан татаад нүдрэмхийн төдийхэнд газар нэлмийн бууж хонгор газрыг тэгшлэн. Сум туссан газарт галтуулын тогоо шиг гүн цооног нөх харлан үлдэж цайвруута тэр нөхнөөс суунаглан дарих өхрийн эхүүн үнэр агаард сэнгэнэж газрын хөрсөн дээрх нодон жилийн хуурай өвс шатаж галын элчид зулай руу нүүрлүү түргэн халуун оргуулахын зэрэгцээ элчин нэмэгдэж буй нарны халуун шатаад амьсгалах нөхцөлгүй. Япон цэргүүд Монгол цэргүүдийн хориглосон элсэн толгод дээр туссан Эхбууны сумны тесрэлтээр тэнгэрөөд цацагдсан газрын хөрсийг хараад нуувчаасан өндийцгөн бие биерүүгэн зааж мөн баллаж байна. Ийм галын дараа юу үлдэхвдэ гэж хөөрцөглөн. Харин тэд өөрсдийнх нь дэргэд Японы сум тусах тэр үед яахан сэтгэлдэнч тоомлоогүй болоо. Йокованита дурангаа нүдэндэн ойртуулж буцлан оргилж байгаа галтуул шиг элс шороо өөдөн цацаж манхны оройгоос цайвруудаас авсан суунаглаж замхархыг хараад унтарч байгаа галтуул шиг сүртэй байх ч нэ гэж бодно. Чухам энхэн үед төвний дэргэд зогсож байсан нэгэн дэслэгч хэл рүү дурандаж байснаа "Тайсад оноо нэмэгдэл хүч ирлээ" гэхэд тэрээр эргэн харвал хэдэн зуугаад алхмын тэртээ хонхроос 3 машин цэрэг ирж яваа харагдав. Цагаан тоос татуулан хурдалж яваа машинууд Йокованитагаас 300-аад метр зайтай зогсох тэрхэн үед Эхбууны сум агаард шунган эсгэрсээр өнөө 3 машин дээр дараагаар буухан дэрээ. Ойн холдон буудсан Монголын Эхбуучдын сум дараалан дэлбэрэх тэр чимээ чихтүлэрүүлэн хадах хормохонд машин дээрх цэрэг агаард цацагдан бутарч хүний сэг төмрийн үлдэгдэл шороотой холилдон газар нэлмийн унана. Эхбууны дараалсан дэлбэрэлтэнд Йокованитагийн хөлийн улан дороос хүчтэй түлхэх дөргөлтөнд хурандагийн дотор гэдэс цээжний хөндийн эргэтэн амааран гарчих шахан зүрхэнд тасраад унчих шиг боллоо. Йокованитагийн дотор харанхуйлж чихэн дөжрөн шуугих учраас тэрээр яахан үл ухааран хийм мэгдэж байсан тэр үед Эхбууны гал сая зогслоо. Эхбууны суманд өртсөн Японы салаа цэрэг машинаасаа бууж чадлагүй чингэж сүрхийг харсан Йокованита агаараа сунаж байгаа цэргийнхээ хүүр машины тамтхыг хараад балмагцснаа сая ойлгоод дуранган авч 3 машин зогсож байсан зүг рүү дурандаад айсандаа ухаан алдах шахлаа. Саяхан ирж зогссон 3 машин цэргүүдийн 2 нь агаард хийсээд үлдсэн ганц машин дээр хүүр болсон цэргүүдийн цус машины төмөр хашилгын зай завсраар цус шиг олгойдон гоожхыг хараад сэтгэл нь тэргэх тэмдэггүй эмтэрч харуулсан. Йокованита ийм юм анх үзэж байгаа болохоор штабт олон жил алба хаасан хурандаа нүдэн тасанлаа. Эхбууны гал зогссны дараа саяхан утаас авсаж байсан өнөө толгодын зүүнээс хуйхтууд гарч ирлээ.
Хоёртууд хурдаа нэмэн пулеметуудаас нь сум азарган бороо шиг шүршиж хонхор хотор газар хэвтэж байлдж байсан Японууд босон харайж суманд нь өртгөж зогссонгүй. Якуванитагийн зүгээр хориглон байлдж исэн цэргүүд Арбат хоёртын суманд хярамцаг боллоо. Хурандагийн сэтгэлд аимшиг хурж хажуу тишин харвал тэрээр ойр орчимдон ганцааран үлджээ. Түүний дэргэд байсан хоёр баг дарга үгсэн ажээ. Харин хурандааг бурхан тэнгэр далдаас тэтгэсэн болохоор азар амьд үлдсэн болоо. Одоо эндээс хөдөлж болохгүй. Өндивл зогсоо зайгүй галлаж байгаа хоёртын пулеметын суманд өртнө гэж өөртөө сануулна. Якуванита чингэж бодсоор Азумагийн хэсэг рүү харлаа. Гэтэл толгоон баруун талаар гарч ирсэн хоёртууд Азумагийн хэсэг дээр сум мөндөр буулгаж байлаа. Талын манханд инхүү суйрэлд орсон Якуванита байлдааны талбайгаас амьд гарахыг хичээж хил рүү мөлхөхийг бодож байсан тэр үед Азума их бууны суманд оногдсон нэг нүхэнд гурвуулан байлаа. Тэд нүхнээс гарч өөрсдийг нь чиглэн ирж яваа хоёртаас зам буруулан нэг хонхор руу мөлхөн очтол тэдний хажууд хоёртын пулеметын сум мөндөр шиг под тусаж шороо бужигнуултал Ёсито Тайсадона бидний харчихсан бололтой. Одоохоо эндээс холдъё гэд өнөө хонхороос гарч хил рүү ухан жолоогүй ухар мөлхөв. Чиуи Тагама тэр үхэрийг одоохон устгах. Бид хоёрыг дайсны дунд хаяад өөрөн амьд гарах гинэ гэхэд Тагама намбу буугаран буудаж устгаад Азума руу ирэхэд тэрээр түүнийг буудаад энэ хоёроос хоёр яс салахгүй бол алтан хошуу хүргэнэ. Цэргүүдэн зохион байгуулж чадлагүй ялагдсан гэдэг яланд намайг түлхээд өөрсдөө үлдэхээсээ сийхгүй. Энэ толгойнуудыг ингэж л устгах хэрэгтэй гэж шивнээд ойр тоорноо ажиглахад Тагама хонхрын ёроолд нугдан унсан байлаа. Азума Тагамаг буудаад байлдааны талбарыг хартал. Нэг Эмбэхав хэмээх машин Японы хүүрэн дундуур явж байгаа харагдав. Гэтэл ойролцоо хонхороос угсгийсэн самурай гар бөмбөг шидээд өөрөө саман унахыг аживал буудуулсан бололтой. Гар бөмбөгөнд өртөн шатаж буй машины дэрэгдээс 2-3 цэргүүдтэй буудалж буйг ажигласан Азума тэднэрүү зүрхэлж буудсангүй. Би эндээс буудаж болохгүй. Тэгвэл байраа мэдэгдчихнэ. Манай цэргүүд цөөн үлдэжээ. Яагаад тэрвэ? Өнөө байлдж үзээгүй монголчууд чинь эзэн хааны зоригт самурай нарыг ингээд махан аваа болгочихдаг хэрэггүй. Ёстой гайхмаар юм. Азума чингэж өглөөд савта архин хэд балгалаа. Гэтэл гинэт уран дуу хадлаа. Тэр дуунаар өнөө машинаас холгүй байсан хонхороос хэд хэдэн цэрэг босож гараан өргөж байгааг харахад Азума сандрав. Дүүний өөдөөс нэгэн хоёрт ирж ява харагдах хагаад пулеметийн амнууд онгойж харлаад Азума руу чиглэсэн юм шиг санагдсан тэрээр суманд өнгөлөгдсөн нөхний ёроол руу нугдан суухтан "Ай, хати мана минь" гэж аяархан шивнэв. Их бууны суманд өнгөлөгдсөн толгодын шороо тэнгэр газрыг нийлүүлэн бүрхэж их бууны суманд сүйрч байсан монгол цэргүүдийг хараад баярлахтан айхаа мартсан үед омог бардан байсан Азума чингэж твднэ гэдгийг ухаараагүй. Гэтэл монголчуудын их бууны суманд Якуванитагийнхан сүйрч пулеметийн сум хоёртын дотлогоонд хяарсан цэргүүдэн нүдээр харсан Азума айхын учир утгыг сая гадарлав. Өгчихвэ гэдэг бодол яахын зургүй толгойд нь бууж хайрын аман ингээд алдах уу гэдэг бодол сэтгэлд нь харан орж ирэхэд л айдас хүрдэг ажээ. Азума айж балмагдсан дан болоод хичнээн хугацаагаар нөхний ёроолд хэвтснээ мэдсэнгүй. Нэг мэдхэд буундуу намдчихсан байлаа. Азума айж гайхснүүдээр орчнон ажиглан нөхнөөс өндөгтөн энэ тэндгүй ундуй сундуй хэвдэж байгаа хүүрэн дунд ганцаараа үлдснээ мэдэв. Мэлийсэн уужим талыг өглөөхөн бүрхээд хар шоргоолч шиг оволдож байсан цэргүүд цөмөөрөн хүүр болжээ. Азума шөнө болгож байж хил рүү дөхөхөөс гэж бодсон атал бас айдас нь хүрнэ. Энэ удаа тэрээр өхнө гэж айсангүй. Азума Синто ёсны шашинд бишрэмтгий болохоор
Энэ олон цэргийн сүнс шүн өндийнө гэхээс айж байлаа. Чухам энхэн үед нь ард нь хөлийн чимээ гарах шиг санагдсанд давхын цочхтон гэдэргээ харвал намхан бор залуу Азума руу бар шиг үсрэн дүүлхэн тэрэ. Буржгэрдүү халимагтай залуу ир Азумаг барьж авангуутан бүх хүн шиг нэг хөлөөрөн баруун хөлийг нь ороогоод хамаг байдаг чадлаараа гэдэргэн дарлаа. Азума газар очихгүй тулд махлагт цулцгар гараараа өнөө залуугийн халимгаас зуурч гэдэрг нь угзрав. Гэтэл Монгол залуу тоосон шинжгүй чухам энэ үед Азума залуугийн улаан нүүрэнд буулгалаа. Чингэтэл буундуу Азумагийн чихэнд сонсогдож хамаг биеийн чадал шавхран сулраад явчихыг гадарлаад үхэх гэдэг чинь ийм амархан хэрэг үү гэж амандан шивнэн баядаг чадлаараа орилоод амьсгаа тасарлаа. 72 дугаар хэсэг төгсөв.